За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 1-р сарын 28-ны өдөр байна. Леви номны 4, 5, 6 дугаар бүлгийг уншихад бэлэн болсон байна. За 4-р бүлгээс эхлээд уншийе. Мөнхийн эзэн Мойсед хандан хэлэхдээ Израилийн ард түмэнд чи энэ үгийг хэлсгүй. Та нарын дотроос хэн нэгэнд санамсаргүйгээр гим хийж мөнхийн эзэн миний тогтоосон хуулийн аль нэгэн заалтыг зөрчвөл доорх дүрмийг дагаж байх тун. Үүнд хэрвээ мөнхийн эзэн миний томилсон сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь санамсаргүй гим хийвэл Израилийн бүх ард түмэн миний өмнө буруутай болно. Тэр хүн хийсэн гимээ надаар цагаатгуулъя гэвэл ямар ч өөсөвгүй бухан бэрүүг нэдлээд мөнхийн эзэн надад өргөл болгон шатаах ёстой. Тэр хүн бухан бэрүүг мөнхийн эзэн надтай уулзах асар сүмийн үүдэн дээр авчираад бэрууны толгой дээр урдаар гараа тавьсныхаа дараа мөнхийн эзэн миний өмнө нэтлэнэ. Улмаар миний томилсон сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь тэрхүү бэрууны цуснаас авч надтай уулзах асар сүмд оруулан савтай цуснд хурууга 7 удаа дүрж сүмийн онцгой ариун хэсгийн гадна өлгсөн хөшгөний урд мөнхийн эзэн миний өмнө ирээд цуснд дүрсэн хурууга басхүү 7 удаа сэгсэрнэ. Дараа нь сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь тэрхүү бэрууны цуснаас аваад мөнхийн эзэн надтай уулзах асар сүмийн дотор орших сан тавьдаг ширээний 4 өнцгийн шовгор дүрсэнд бас цусыг түрхэх хэрэгтэй. Тэгээд бэрууны үлдсэн цусыг надтай уулзах асар сүмийн үүдний дэрэгдэх өргөлийн ширээний ёроолоор асгана. Сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь мөн тэрхүү бэрууны дотор махнаас бүх өөгийг нь авч басхүү уг малын 2 бөөрийг өөхтөнд хамт мөн элэгний дайврыг салган авч эвийн өргөлд үхэр өргөх ёслолын адилаар өргөлийн ширээн дээр тавиад бүгдийг шатааж байгтун. Харин тэрхүү бэрууны арьс, бүхэл мах, толгой шир, бүх дотор эргэтэн болон сэвстэй гэдсийг Израильчуудын оршин сууж буй майхан хотоос гадагш гарган мөнхийн эзэн надад зориулан дархалсан ямар нэгэн ариун газарт аваачаад түлээ үрж дүүдэг гал ноцоогоод түүн дээрээ шатааж байх хэрэгтэй. Басхүү сүмийн өргөлийн ширээн дээр юм шатаахад гарсан үнсийг тэнд аваачин асгадаг байх ёстой. Хэрвээ Израилийн бүх ард түмэн санамсаргүйгээр гим хийж мөнхийн эзэн миний тогтоосон хуулийн аль нэг заалтыг зөрчсөн бол хэдийгээр тэр нь санамсаргүй хийсэн хэрэг боловч Израилийн бүх ард түмэн миний өмнө буруутай болно. Тэгвэл тэд гим хийснээ мэдэнгүүт надаар гимээ цагаатгуулахын тулд ямар ч өөсөвгүй бухан бэрүүг шилж аваад надтай уулзах асар сүмд буюу мөнхийн эзэн миний өмнө авчрах хэрэгтэй. Израилийн овгийн ахлагч нар мөнхийн эзэн миний өмнө ирж бухан бэрооны толгой дээр гараа тавиад дараа нь нядлана. Улмаар миний томилсон сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь тэрхүү бэрооны цуснаас авч надтай уулзах асар сүмийн дотор оруулаад хурууга цусан дүрж сүмийн онцгой ариун хэсгийн гадна татсан хөшгөний өмнө талд буюу мөнхийн эзэн миний өмнө ирж цустай хурууга 7 удаа сэгсэрнэ. Дараа нь сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь уг бэрооны цуснаас аваад мөнхийн эзэн надтай уулзах асар сүмийн дотор орших сан тавьдаг ширээний 4 өнцөгдөх шовгор дүрсэнд цусыг нялах хэрэгтэй. Дараа нь тэрхүү бэрооны үлдсэн цусыг надтай уулзах асар сүмийн үүдний өмнө орших өргөлийн ширээний ёроолоор асгана. Улмаар уг бэрооны махнаас бүх өөгийг нь салган авч өргөлийн ширээн дээр тавиад шатаана. Сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь гмийн өргөлд бухан бэрөө өргөх ёслолын нэгэн адилаар бүгдийг гүйцэтгэн Израилийн ард түмнийг миний таалалд нийцгүйц болгоход нь тэд надаас уучлалт хүлээн авах юм. Улмаар сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь бэрууны махыг хот айлаас гадагш гаргаж анхны бухан бэрууны махыг шатаасныхаа нэгэн адилаар шатаана. Энэ нь Израилийн бүх ард түмний гмийг цагаатгуулгах өргөл болно.
Хэрвээ Израилийн ард түмний удирдагчдын дотроос хэн нэг нь санамсаргүйгээр гим хийж мөнхийн эзэн миний тогтоосон гэрээний аль нэгэн заалтыг зөрчил хэдийгээр тэр хүн нь зориудаар гим хийгээгүй боловч миний өмнө гимтэй болно. Тэгвэл тэр хүн гим хийснээ мэдэнгүүтээ надаар түүнийг цагаатгуулахын тулд ямар ч өөсөвгүй нэгэн эр ямааг шил тавьчраад уг ямааны толгой дээр гараа тавьсныхаа дараа мөнхийн эзний өмнө бүтнээрэн шатаах өргөлийн малыг нядалдаг. Яг тэр газарт буюу өргөлийн ширээний хойд хэсэгт нядална. Энэ бол гмийн өргөл юм. Дараа нь сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь малын цуснд хуруугаа дүрээд бүтнээр нь шатаах өргөлийн ширээний дөрвөн өнцөг дээрх шовгор дүрсэнд цусыг түрхэх хэрэгтэй. Дараа нь үлдсэн бүх цусыг тэрхүү өргөлийн ширээний ёроолоор асгана. Эвийн өргөлийн ёслолыг гүйцэтгэхийн нэгэн адилаар сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь малын махнаас бүх өөхийг нь салган авч өргөлийн ширээн дээр тавиад түүнээс юу ч үлдээгүй гүйцэд шатаах хэрэгтэй. Тэгсэн цагтл тэрхүү гим хийсэн хүн нь өөрийнхөө өмнөөс сүмийн ариун дээд тушаалтнаар өргөл өргүүлээд миний таалалд нийцгүүц болж надаас уучлалт хүлээн авах юм. Хэрвээ Израилийн ард түмний дотроос энгийн нэгэн хүн санамсаргүйгээр гим хийж мөнхийн эзэн минь тогтоосон хуулийн аль нэгэн заалтыг зөрчил тэр хүн зориудаар гим хийгээгүй боловч миний өмнө гимтэй болно. Тэгвэл тэр хүн гим хийснээ мэдэнгүүтээ надаар гимээ цагаатгуулахын тулд ямар ч өөсөвгүй нэгэн эм ямааг шилж аван мөнхийн эзний өмнө бүтнээр нь шатаах өргөлийн малыг нядалдаг. Яг тэр газарт буюу өргөлийн ширээний хойд хэсэгт авчираад толгой дээр нь гараа тавьсныхаа дараа нядална. Дараа нь сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь уг ямааны цуснд хуруугаа дүрээд бүтнээр нь шатаах өргөлийн ширээний дөрвөн өнцөг дэх шовгор дүрсэнд цусыг нялах хэрэгтэй. Үүний дараа үлдсэн бүх цусыг өргөлийн ширээний ёроолоор асгаж байгтун. Эвийн өргөл өргөхийн нэгэн адилаар сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь уг малын бүх өөхийг салган авч өргөлийн ширээн дээр тавьж шатаан гал дээр өргөл болгон барьснараа мөнхийн эзний уур хилэнг тайвшруулсан үнэрийг үнэртүүлэх болно. Тийхүү тэр гим хийсэн хүн нь өөрийнхөө өмнөөс сүмийн ариун тушаалтнаар өргөл өргүүлэхдээ миний таалалд нийцгүүц болж надаас уучлалт хүлээн авна. Хэрвээ Израилийн ард түмний дотроос энгийн нэгэн хүн санамсаргүйгээр гим хийгээд надаар гимээ цагаатгуулахын тулд хонь өргий гэвэл ямар ч өөсөвгүй эм хонь аваад мөнхийн эзний өмнө бүтнээр нь шатаах өргөлийн малыг нядалдаг. Яг тэр газарт буюу өргөлийн ширээний хойд хэсэгт авчираад толгой дээр нь гараа тавьсныхаа дараа нядална. Дараа нь сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь уг малын цуснд хуруугаа дүрээд бүтнээр нь шатаах өргөлийн ширээний дөрвөн өнцөгдөх шовгор дүрсэнд цусыг нялах хэрэгтэй. Үүний дараа үлдсэн бүх цусыг өргөлийн ширээний ёроолоор асгаж байгтун. Эвийн өргөл өргөхийн нэгэн адилаар сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь тэрхүү малын бүх өөхийг салган авч мөнхийн эзэнд өргөсөн өргөл дээр тавиад хамттан шатаана. Тийхүү тэр гим хийсэн хүн нь өөрийнхөө өмнөөс сүмийн ариун дээд тушаалтнаар өргөл өргүүлэхдээ миний таалалд нийцгүүч болж надаас уучлалт хүлээн авах юм. За үргэлжлүүлээд 5 дугаар бүлгийг уншийе. Миний өмнө аливаа нэгэн хүн ямар гим хийсэн нь ямар өргөл өргөх нь тодорхой байх ёстой. Үүнд ямар нэгэн гэмтүүл хэргийг хараад шүүхэд гэрчээр татагдсан хэрнээ үдсэн сонссон бүхнээ гүйцэд хилээгүй хүн нь миний өмнө гимтэй болж тийхүү гим хийснийхээ үр дагаврыг өөрөө эдлэх болно. Хэрвээ хүн идэх ёсгүй цээртэд тооцогддог тижээмэл болон зэрлэг амьтан мөн хэвлэр явагчийн өгсөн биед хүрвэл тэрхүү бузар юмд санаандгүй хүрсэн боловч хүрснээ мэдсэн цагтаа цээртэй болж бас хүү миний өмнө гимтэй болно. Хэрвээ хүн өөр хүний бие махбодтой холбоотой ямар нэгэн цээртэй юмд хүрвэл тэрхүү бузар юмд санаандгүй хүрсэн боловч хүрснээ мэдсэн цагтаа миний өмнө
гэмтэй болно. Хэрвээ хүн сайн муу аливаа нэгэн үйлийг хийнэ гэж бодлогогүйгээр ам алдсан бол хэдийгээр санамсаргүй ам өчиг өгсөн боловч түүнийгээ биелүүлж чадахгүйгээ мэдсэн цагтаа миний өмнө гэмтэй болно. Үүнээс болоод миний өмнө гэмтэй болсон хүн нь түүнийгээ илчлэг хэлж мөнхийн эзэн надаар гэмээ цагаатгуулъя гэвэл эм хонь юм уу ямаа өргөх хэрэгтэй. Тэгвэл сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь тэрхүү өргөлийг өргөхдөө гим хийсэн хүнийг миний таалаад нийцгүүц болгоно. Гим хийсэн хүн нь мөнхийн эзэн надаар хийсэн гэмээ цагаатгуулахын тулд хонь юм уу ямаа өргөж чадахгүй бол оронд нь 2 тагтаа авчран өргөж болно. Тэр 2 шувууны нэгийг нь гмийн өргөлд өргөөд нөгөөг нь надад зориулан юу ч үлдээлгүй шатаах хэрэгтэй. Үүний тулд уг хүн нь 2 тагтааг сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтанд авчирч өгнө. Сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь 1 тагтааны хүзүүг мушгиж ална. Тэгэхдээ толгоог нь их биеэс нь бүр мөсөн салгаж болохгүй анхны тагтаа гмийн өргөл болно. Дараа нь сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь уг тагтааны цуснаас авч өргөлийн ширээний нэг тал руу цацаад үлдсэн цусыг тэрхүү ширээний ёроолоор газар тасгана. Энэ бол гмийн өргөл юм. Дараа нь мал шатаах өргөлийн адилаар сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь 2 дахь тагтааг алаад өргөлийн ширээн дээр юу ч үлдээлгүй гүйцэд шатаах ёстой. Тийхүү гим хийсэн тэр хүнийг миний таалаад нийцгүүц болгоход уг хүн надаас уучлалт хүлээн авна. Хэрвээ хүн гимээ цагаатгуулахын тулд тагтаа өргөх мөнгөгүй бол оронд нь 11 ефа дээд зэргийн гурил авчран өргөж хийсэн гимээ надаар цагаатгуулах хэрэгтэй. Энэ нь гмийн өргөл учраас ямар нэгэн ургамлын тос юм уу гүгэлтэд холж үл болно. Гим хийсэн хүн гурилаа сүмийн ариун тушаалтанд авчирч өгөхөд тэр нь гурилаас гараараа утхан авч өргөлийн ширээн дээр өрсөн шатаах өргөлийн дээр тавиад юу ч үлдээлгүй гүйцэд шатаа мөнхийн эзэн надад өргөх ёстой. Гурилаас зөвхөн нэг хэсгийг нь аваад өргөх боловч бүгдийг нь мөнхийн эзэн надад өргөсөн утгатай болно. Тийхүү сүмийн ариун тушаалтан нь гим хийсэн уг хүнийг миний таалалд нийцгүүц болгоход тэр хүн нь надаас уучлалт хүлээн авна. Өргөлөөс үлдсэн гурилыг сүмийн ариун тушаалтан өөрөө авна. Энэ нь буудаан өргөлтэй адил юм гэв. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь хэрвээ хэн нэгэн хүн мөнхийн эзэн миний сүмийн ариун ёс дүрмийг санамсаргүйгээр зөрчин гим хийвэл мөнхийн эзэн надад нөхөн төлбөр төлөх ёстой. Үүний тулд уг хүн нь ямар ч өөсөвгүй эр бог мал шилж аваад надад өрг. Тэрхүү малын үнийг сүмд тогтоосон 1 шикел жин хэмжүүрийн ёсоор үнэлэн тогтоож хэдий хэмжээний мөнгөтэй тэнцхийг нь сүмийн ариун тушаалтан шийдэх хэрэгтэй. Тийхүү тэр хүн нь мөнхийн эзэн надад уг зүйлийг нөхөн төлөх болно. Сүмийн ариун ёс дүрмтэй холбоотой гим хийсэн хүн нь надад учруулсан хохирлыг нөхөн төлөхдөө хохирлын нийт үн дээр 5/1-д тэнцэх үнийг нэмж төлнө. Тэрхүү 5/1 хэсгийг сүмийн ариун тушаалтанд өгөх хэрэгтэй. Тэгээ сүмийн ариун тушаалтан нь тэр хүний өмнөөс эр бог малаа өргөхдөө хохирлыг нөхөн төлж гим хийсэн тэр хүнийг миний таалалд нийцгүүц болгоход тэр хүн надаас уучлалт хүлээн авна. Хэрвээ хүн санамсаргүйгээр гим хийж мөнхийн эзэн миний тогтоосон хуулийн аль нэг заалтыг зөрчвөл энэ тухай анханасаа огт мэдээгүй байсан хэдий ч миний өмнө гимтэй болж улмаар гим хийснийхээ үр дагаврыг өөрөө эдлэх болно. Тэгвэл тэр хүн надад нөхөн төлбөр төлөхийн тулд үнэнд нь тохирсон ямар ч өөсөвгүй эр бог мал шилж аваад сүмийн ариун тушаалтанд авчирч өгөх хэрэгтэй. Малын үнийг сүмийн ариун тушаалтан нь албан ёсоор тогтооно. Улмаар сүмийн ариун тушаалтан нь тэр хүний санамсаргүй хийсэн гмийн өргөлийг өргөж уг хүнийг миний таалалд нийцгүүц болгоход тэр хүн надаас уучлалт хүлээн авна. Энэ нь учруулсан хохирлыг
надад нөхөн төлөх утгатай өргөл юм. Цаанамсаргүй гим хийсэн хэн боловч мөнхийн эзэн миний өмнө гимтэй болно гэв. Мөнхийн эзэн 6 дугаар бүлгийг уншийе. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь: хэрвээ хэн нэгэн хүн нөхрийнхөө хадгалуулсан юмыг буцааж өгөхөөс татгалзах юм уу? Уг зүйлийг хулгайлж эсвэл мэхлэн авсан. Эсвэл алдсан юмыг нь олсон хэрнээ олоогүй хэмээн худал хэлж андгайлсан бол миний өмнө гэмтэй болно. Тэгвэл тэр хүн нөхрийнхөө юмыг авчихад өгөхөөс татгалзаж эсвэл хулгайлж эсвэл юмыг нь заллан авч эсвэл олсон хэрнээ худал андгайлсан бол эхлээд уг зүйлийг эзэнд нь бүрэн гүйцэд буцааж өгөөд хийсэн гэмээ надаар цагаатгуулъя гэвэл надад өргөл өргөхдөө өргөл дээр нэмээд уг зүйлийн 1/5 тэнцэх үнийг хохирсон этгээдэд нөхөн төлж өгөх ёстой. Тийм хүний өргөлд авчирсан 90 бог малыг үнэлэхдээ сүмд хэрэгэлдэг жин хэмжүүрийн дагуу хэдий хэмжээний мөнгөтэй тэнцхийг нь сүмийн ариун тушаалтан тогтоогоод ямар ч өөсөйгүй тэр малыг мөнхийн эзэн надад өргөх ёстой. Тийхүү сүмийн ариун тушаалтан нь гим хийсэн тэр хүнийг мөнхийн эзэн миний таалалд нийцгүүц болгоход тэр хүн надаас уучлалт хүлээн авах болно гэв. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь: сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан Аарон болон түүний хүүгүүдэд чи энэ үгийг хэлсгүй. Мөнхийн эзэнд шатаах өргөл өргөхдөө доорх дүрмийг дагаж байгтун. Шатаах өргөлийг шүнжин өргөлийн ширээн дээр байлгаж шатаана. Доор нь байгаа галыг байнга засч янзалж байгтун. Улмаар маргааш нь майланган өмсгөл дотор үнд өмссөн сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь өргөлийн ширээн дээр шатаасан өргөлийн үнсийг утгаж аваад ширээний хажууд овоолно. Дараа нь сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь хувцас солиод үнсийг Израильчүүдийн суудаг хот хойлоос гадагш гарган мөнхийн эзэнд зориулан дархалсан ямар нэгэн ариун газарт аваачиж асгах хэрэгтэй. Өргөлийн ширээн дээрх галыг хэзээж бөхөөж болохгүй. Өглөө бүр сүмийн тэргүүн зэрэгт тушаалтан нь өргөлийн ширээн дээр түлээ мод өрөөд түүн дээр мөнхийн эзэнд өргөсөн эвийн өргөлийн өөхийг шатааж байх хэрэгтэй. Өргөлийн ширээн дээрх галыг унтрааж хизээч үл болно. Мөнхийн эзэн надад буудаан өргөл өргөхдөө доорх дүрмийг дагаж байгтун. Үүнд Аароны удмаас гаралтай сүмийн ариун тушаалтан нь буудаан өргөлийг өргөлийн ширээн дээр авчиж тавиад мөнхийн эзэн миний өмнө өргөх ёстой. Өргөл өргөж буй ариун тушаалтан нь ургамдын төстой холсон тэрхүү буудай болон буудаан дээр тавьсан гүгэл химээх үнэт модны давирхаанаас атга дүүрэн аваад өргөлийн ширээн дээр шатаана. Тэрхүү буудаан гурилаас зөвхөн нэг хэсгийг нь аваад надад өргөх боловч бүгдийг нь мөнхийн эзэн надад өргөсөн утгатай болно. Тийхүү буудаанаас шатааж гал дээр өргөл болгон барьснараа мөнхийн эзний уур хилэнг тайвшруулсан үнэрийг үнэртүүлэх юм. Буудаан үлдсэн хэсгийг Аароны удмаас гаралтай сүмийн ариун тушаалтнууд аваад надтай уулзах ариун сүмийн хашаан дотор суугаад идэж болно. Тэрхүү буудаан гурилаар талах бин хийж болох боловч алийг нь ч хөрөнгөөр эсгэж хийхийг тас хориглоно. Надад зориулан шатаасан өргөлийн үлдэгдлийг тэдэнд өгнө гэдгийг би өөрөө шийдсэн. Гмийн өргөл бол зөвхөн минийх бөгөөд онцгой ариунд тооцогдно. Үүнээс гадна нөхөн төлөх өргөл нь бас минийх учраас онцгой ариунд тооцогдно. Тэр хоёр өргөлийн адилаар сүмийн ариун тушаалтны идэх буудаан өргөлж бас онцгой ариун зүйл юм. Мөнхийн эзэн надад өргөн шатаасан өргөлүүдийн дотроос Аароны төрлийн ямар ч эр хүйстэн нь энэхүү буудаан өргөлийн үлдэгдлийг идэхийг үеийн үед үл хориглоно. Тэрхүү өргөлд хүрсэн ямар ч юм нь басгүй минийх бөгөөд онцгой ариун болсонд тооцогдно гэв. Мөнхийн эзэн Мойсед цааш нь хэлсэн нь: Аароны толгой дээр ургамдын тос цутган мэлааж сүмийн ариун дээд тушаалтнаа томилсон тэр цагаас ч хойш Аарон болон түүний хүүгүүд нь мөнхийн эзэн надад өдөр бүр 11 ефа гурил өргөж байх ёстой болно. Тэгэхдээ өглөө бүр үүний хагасыг нь мөн орой бүр үлдсэн хагасыг нь өргөх хэрэгтэй. Тэд
уг гурилыг ургамлын тостоо сайтар холиод галын дүл дээр шарна. Улмаараа түүнийг хэдэн хэсэг болгож хуваагаад надад өргөл болгон шатаах ёстой юм. Тийхүү гал дээр өргөл барин мөнхийн эзний уур хилэн тайвшруулсан үнэрийг үнэртүүлж байхтав. Аароны удмын хэн боловч сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан болохдоо үеийн үед энэхүү дүрмийг дагаж байх хэрэгтэй. Тэрхүү өргөлийг мөнхийн эзэн надад бүрэн өсөн өгөөд юу ч үлдээлгүй гүйцэд шатааж байх ёстой юм. Сүмийн ариун тушаалтан нь тийхүү өөрийнхөө төлөө буудаан өргөл өргөхдөө түүнийг бүрэн гүйцэд шатааж байх ёстой. Хинэн ч түүнээс нь авч идэж үл болно гэв. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан Аарон болон түүний хүүгүүдэд чи доорох үгийг хэлсэв. Мөнхийн эзэнд гмийн өргөл өргөхдөө доорох дүрмийг дагаж байхтав. Шатаах өргөлийн малыг нядалдаг яг тэр газарт гмийн өргөлийн малыг бас мөнхийн эзний өмнө авчран нядалж байхтав. Тийм өргөл нь зөвхөн мөнхийн эзэнд зориулсан онцгой ариун зүйлд тооцогдно. Тэрхүү өргөлийг надад өргөсөн сүмийн ариун тушаалтан нь мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн хашаан дотор суугаад өргөлийн махны үлдэгдлээс идэх ёстой. Өргөлийн тэр маханд хүрсэн ямар ч юм минийх бөгөөд онцгой ариун болсонд тооцогдно. Өргөлийн цуснаас хүний хувцсанд хүрвэл тэр хувцсыг зөвхөн мөнхийн эзэнд зориул. Дархалсан тусгай ариун газарт аваачаад угааж байхтав. Өргөлийн махыг ямар нэгэн шавар саванд чансан бол дараа нь тэрхүү савыг бяц хагалж хаях хэрэгтэй. Харин хүрэл юм уу төмөр саванд чансан бол савыг сайтар арчиж цэвэрлээд усаар угааж байхтав. Сүмийн ариун тушаалтны тэр гэр бүлийнхнээс эрх үйстэн хэн боловч өргөлийн махнаас идэж болно. Өргөлийн мах нь мөнхийн эзнийх учраас онцгой ариунд тооцогдно. Харин гим хийсэн хүнийг мөнхийн эзний таалалд нийцгүйж болгохын тулд малын цуснаас аваад асар сүмийн доторх мөнхийн эзний ариун газарт оруулсан бол тэрхүү малын махнаас хинч идэж үл болно. Тэр махнаас юу ч үлдээлгүй шатааж байх хэрэгтэй.